Дотоодын цэргийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-ийн 1-ийн 10 дахь хэсэгт улсын онц чухал объектын хамгаалтад гэмтэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалтад авч байгаа объектын ойр орчимд илэрсэн с жиг бүхий хүн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгах, хамгаалтын бүсэд гаргасан зөрчлийг шийдвэрлэх зохицуултыг бий болгож, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн прокурорын газар, цагдаагийн ерөнхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх газартай хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Хамгаалтын ажилтан, цагдаа жолооч ажлын байранд ажиллах хүсэлт гаргасан хугацаа цэргийн алба багштыг цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв мэргэжил олох сургалтанд хамруулж төсөлтийн шалгалт авах ажлыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн тэг 5 805 дугаар ангиудаас алба багчдын бие бэлтгэлийн бэлтгэлжилтийг хангуулах, хурд хурж тэсвэр төвчээр авахаалцсан баг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүчний 3 төрөлтийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Дотоодын цэргийн тэг 7 дугаар ангиас хугацаа цэргийн алба багштын сэтгэл зүйн байдлыг судлах, зөвлөм зөвлөгөө өгөх, бүлгийн ярьцлах, сэтгэл зүйн дэмжлэг, тусламж үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 805 дугаар ангиас алба багчдыг эрүүл аж төрөх зан үйлийг дадуулах, эрүүл мэндийн боловсрал олгох, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг эзэмшүүлэх зорилгоор үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3000 метрийн гүйлт болон бие бэлтрийг хөгжүүлэх биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгүүллээ. Дотоодын цэргийн 810 дугаар ангиас алба багчдын бие бэлтрийг чирэгжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ангийн бие бүрэлдэхүүн, богдхан уул, дугуйт цагааны чиглэлд явган аяллыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 823 дугаар тусгай салбараас Багнуур дүүргийн онцгой байдлын хэлцтэй хамтран газар хөдлөлтийн үед нүүлгэн шилжүүлэлт хийх, анхаарах асуудал сэдвт сургалтыг зохион байгууллаа. Мөн салбараас 1-р хүүхэд аяны хүрээнд цагдаагийн хэлтсийн алба багчтай хамтран дүүргийн захиргааны, амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд хувцс хүнс ахын бараа хичээлийн эргэлт хандуулах аянд нэгтлээ. Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбараас дотоодын цэргийн тухай хууль нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан хамгаалуулагч байгууллагын удирдлага, ажилтан алба багш нарт дотоодын цэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, шалган нэвтрүүлэх журам сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа. Мөн салбараас хамгаалуулагч байгууллагын удирдлагуудаа уулзалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, тулгамдж буй зарим асуудлыг шийдвэрлүүлж, салбарын шалган нэвтрүүлэх байр, хяналтын цэгүүдэд засвар үйлчилгээ хийлгүүлэн ажиллалаа.